Байцгаана уу Нарыгийнхаа блогтой тамтай морил. За нэг ярьсных халаад нэлээдэн зүйл ярих гэж бодлоо. Мэдээж таалагдвал намайг subscribe дараарай. Тэгээд та бүхнийхээ дэмжлэгт намайг subscribe дараарч намайг бас сонсож байгаа та нартай маш их баярлалаа. За өнөөдөр надад сүүлийн 7 хоногийн турш хүмүүсийн гаргаж байгаа reaction тэгээд асууж байгаа асуултан дээр ерөнхийдөө дүгнэлт тэгээд ярих гэж бодлоо. За надаас ерөнхийдөө юу гэж асуудгүй гэхээр чи ганцаарддаггүй, чамтай ингээд хүмүүс найзалдаггүй, аль эсвэл чи ингээд одоо намайг яваад идэг гэж ойлгодог юм шиг байгаа. Тэгээ би юу гэж энэ бүхнээс би юу гэж боддог гэхээр би тасарчлаа. Тэгээд энэ бүхнээс би юу гэж өөрийгөө хардаг гэж бодож байна. Би та нарт хэлсэн шүү дээ. 2026 он бол Нора миний хувьд өөрлөг өнгөих, өөрийнхөө дотор хүнтэй нүүр тудлах, бас өөрийнхөө хайсан энэ биеийг дахиж шинээр бүтээх, шинээр ахиж бүгдийг ингэж бүгдэнд нь ингэ засвар хийж байгаа. Би эмэгтэйчүүд байна, ходоод байна, дотор эрэгтэн маань байна, тэгэл нүд байна. Юу надад юугаа би хайсан байна? Юун дээр би илүү анхаарлаа хандуулаагүй, өөрийнхөө эрүүл мэндийг алдагдуулсан байна гэдэг дээрээ би төвлөрөөд өөртөө ажиллаж байгаа. Дээрээс нь би сурж байгаа, сургууль сурж байгаа. 2027 он бол зүгээр миний он байх болно. Би зүгээр маш амжилттай байна. Маш олон зүйлсийг хийсэн байх болно. Яагаад тэгэхээр хэрвээ чи ер нь бүх хүний амьдралд чи ааваасаа, ээжээсээ, ахаасаа, эсвэл олон найзтай бол найзаасаа асуугаад үзээрэй. Ээж нь бичлэг хийж шүү. Таны аль үе илүү уналттай, аль насан дээр чинь та илүү уналттай байсан бэ? Аль насан дээрээ та илүү их зовлон туулж байгаа юм шиг, илүү их ганцаардаж, илүү их гав ганцаараа тэр мэдрэмжийг авсан бэ? Асуугаад үзээрэй зав. Бүх хүний амьдралд, бүх хүний насны аль нэг мөчлөг дээр нь бүгдэн дээр нь хэцүү үе тулгарсан байгаа. Бүр энэ дэлхийн баячуудын та нарын мэддэг энэ бизнесмен хүмүүсийн амьдралд хүртэл broke, мөнгөгүй явсан үе байгаа. Энэ хүмүүсийн амьдралд өвчтөй, өвдөөд, сих болсон үе байгаа. Яагаад энэ бүх зүйл тохиолддог гэж? Яагаад тэгэхээр илүү их амжилттай болох гэж тухайн хүнийг илүү даруусгаж, хэрвээ энэ хүн өөрийгөө олоогүй, өөрийнхөө зан төлөвийг ойлгоогүй, өөртөө ажилд сураагүй хүн яаж амжилттай явж бусдад заах юм? Яаж амжилттай явж бусдад үлгэр жишээ үзүүл, яаж баян явж ер нь баян амьдраад энэ өөрийнхөө зан төлөвтэй ажиллаагүй хүн ийм удаан үргэлжлэхгүй гэж би боддог. Тийм учраас энэ хүмүүс чинь аль хэзээний тэр зүйлсүүдэд туулсан учраас ингээд илүү амжилттай successful явж байгаа. Тэгэхээр өөрийгөө хүмүүжүүлж чадаагүй хүн, өөрийнхөө зан ашиг олоогүй хүн, ер нь өөрийгөө ч мэдэхгүй хүн бусдыг мэдэхгүй. Таны тэр хүн, тийм хүн таны хажууд найз байвал таныг ч мэдэхгүй, танд зөвлөгөө өгч чадахгүй. Тийм болохоор зүгээр заяа. Намайг битгий өрөөд, намайг битгий энэ ёстой зовж ийн гэж хар. Би өөрийгөө тэгж хардаггүй. Яг гэж би өөрийнхөө энэ надад асуудал ирж байгаа дээр би баярлдаг байхгүй. Асуудал ирж байгаа дээр би ажилдаг, би өөр дээр ажиллаад би өөрийгөө өөрчлөөд явж байгаа тийм хүн. Би амжилттай явах суурай зөв тавиад алхмаар тэр амжилтандаа хүрээд явж байгаа хүн.
Хүмүүс нэг алхам, хоёр алхам танаас төрүүлж болно, илүү явж байгаа юм шиг санагдаж болно. Хүмүүст асуудал тулгархгүй баян байж байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ яг тэр хүний амьдралаа өнгөрөх юм бол тийм биш.